Өмнө болохоор нэг хүн зогсож авдаг. Тэгээд нөгөө орой ирэхээр удаг нь хаацсан байдаг. Усаа авах боломжгүй болчдөг. Одоо иймтэй болохоор амар бүх газрууд одоо манай энэ тойрсон газрууд бас 3-4 бас зөндөө байна шүү дээ. Смартын үед амар болчихсон шүү дээ. Одоо нөгөө шөнө орой ажил төрөлмөр шөнө орой ирдэг болохоор нөгөө шөнө мөн ус авах гэсэн амар. Хэдэн цаг чамаагүй шөнө 3 цагт ирээд гэсэн авахд бидэнд байждаг амар. Ер нь маш амар болсон шүү дээ. Өглөө орой ажилдаа ажиллах янз янз үе таарна шүү дээ. Бид нар ч ажилдаа орой тараад ирж байгаа үед нөгөө нэг худаг маань хаацсан байдаг. Тэгээд автомат болсон удагтаа ирээд туртай үедээ нэгэсэндээ усаа авдаг болсон байгаа байхгүй юу? Энэ чинь биднэрт нэгэсэндээ бүр маш том боломжийг өгөөд одоо бүр айгуус надад бол айгуух таалагддаг. Би ч өөрөө бас ажилдаа нэлт хөвгттэй болохоор өглөө оройдоо ажилласаа бууж ирнэ эсвэл манай хүн ч юм уу ингээл яг ирэх таад нөгөө 8 цаг юм уу 7 цаг нь хаачдаг шүү дээ. Тэгэхээр чи юу яадаг? Усаа авч амжихгүй. Тэгэнгүүт энэ одоо олон болсныхоо хэрээр биднэрт бол одоо амьдрал маш ойр болчиход байгаа байхгүй юу? Бидний бол ер нь цаг хугацааг маш хэмжээ гэж би ойлгож байна. Таарсан газараас авдаг болсон болохоор амар одоо хаач байсан юм бэ үү тэгэл цагаан эмнэл нэг саваа бариад явж байхад бол авчдаг болсон. Хуучны юу гэдэг нөгөө усгүй гэдэг одоо ер нь асуудал орог ингээд ер нь хоцроод байна шүү дээ. Тэгэхээр биднэрт бол маш тааламжтай байна.